За амар байцгаана уу хөгжил хоршооны тэргүүн Бат Эрдэнэ байна. За өнөөдөр бид нэр Сэлэнг органик бүтээгдэхүүний дэлгүүр дээр хурж ирээд байна. За энэ дэлгүүрийн хувьд бол манай хоршооны хамгийн анхны ерөөдөө томоохон харилцагч байгаа. Тэгээ энэ харилцагчийн талаар ерөөдөө дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ өнөөдөр хүргэхээр бэлдээд байна. За та өөрийгөө нэг товчхон танилцуулаад энэ бүтээгдэхүүнийхээ талаар, за хоршооныхоо талаар, энэ дэлгүүрийнхээ талаар мэдээлэл манай гишүүд өгөөч гэж хүсэж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За би Сэлэнг 5 архан дундын оршооны борлуулалт хариуцсан ажилтаа онццог. За Сэлэнг 5 архан дундын оршоо маань 2016 онд Сэлэнг аймгийн Самт суманд 2 анхан шатны оршооны гишүүнчлэлтэйгээр байгуулагдчихсэн. За төмс хүнсний ногооны борлуулалт, хүнсний ногооны үржүүлэг, худалдаа чиглэлийн үйл ажиллагаа эрхлээд за 2018 оноос эхлээд органик хөдөөж чухал түншлэл төсөлд хамрагдсанаар за Сэлэнг аймгийн 14 сум, Дархуул аймгийн 2 сум нийлээд 40 анхан шатны оршоо, 1 дундын оршоо нийлээд органик газар тариаланг хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эрхэлж байна. За 2018 оноос эхэлсэн энэ төсөл маань 2023 оны 10 сард органик хөдөөж чухал түншлэл төсөл 2 хэлбэрээр орж ирсэн. За тэгэхээр энэ төсөлд маань хошоод маань хамрагдсанаар органик үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэх, за органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талбайн хэмжээ нэмэгдэх, түүнээс авах хургацын хэмжээ нэмэгдэж байгаа ийм үр дүнг бид нэр гаргахын төлөө ажиллаж Улаанбаатар хотод 2 нэрийн дэлгүүрээ ажиллуулж агаад хөгжил хошооны төлөөлөл маань ирж дэлгүүрийг маань танилцуулах энэ ажлыг эхлүүлж агаад талхлаа илэрхийлье. Энэ хэдэн асуулт асууя гээд ирсэн байгаа бид нэр. Яг яагаад одоо энэ дэлгүүрийг сонгож үйлчлүүлэх ёстой вэ? Та энэ дэр нэг хариулт өгөөч. Яг яагаад одоо өөр маш олон л ийм хүнсний дэлгүүрүүд байгаа шүү дээ. Ийм ногоо зардаг. Тэгээ танах яг юугаар онцлог болоод танахыг ингэж зорж ирэх ёстой вэ? 2019 оны борлуулалтын дээр гарч байхад нэг ээж бидийг зорж ирсэн. Тэр их эрэхтэй болохоор яадаг гэсэн бэ гэхээр манай лавган дээр байгаа дандаа ногоон бүтээгдэхүүнүүдийг сонгож аваад явдаг байсан. Дараа нь дахиад эрэхтэй би нөгөө ногоо захиалгаа хүлээгээд машинаа хүлээгээд суудсан чинь тэр ихч бит хоёрт ярилцах жоохон хором гарсан байхгүй. Тэрэн дээр сонирхож асууж исэн юм. Та яагаад ингэж дан ногоон өнгийн ногоог худалдаж авдсан бэ гэдгсэн чинь ихч нэг охинтой охин маань ингэж нөгөө хорт авдрын эмчилгээ хийлгээд түүний дараах туяа эмчилгээ хийлгэж байгаа. Эмчнэрийн зөвлөснөр бол дандаа ногоон өнгийн хүнсний ногоо та ялангуяа пестицидийн үлдэгдэлгүй урмал хамгаалалт бодис хэрэглээгүй ийм хүнсний ногоо хэрэгжих юм бол охины чинь эмчилгээний үр дүн нэлээд өндөр гарна гэж хэлсэн учраас их чинь түүний эрэлт гарсан. Тэгээд интернетээр судалж явж хагаад яг ийм хүнсний ногоогоо органикаар тарьдаг ийм байгууллага байд юм а гэж олж мэдээд танахыг зорж ирж байгаамаа гэж хэлсэн. Энэ өөрөө үйлдвэрлэл эрхлэгчдийн тэр хэрэглэгчдийн дундч тэр итгэл үнэмшлийг бий болгож байгаа байхгүй. Та нөгөө одоо сая органик гэдэг үгийг айгүй их дурдлаа шүү дээ тий. Би бол яг органик уу, органик биш үү гэдгийг ерөнхийдөө яг ялгаж мэдэхгүй. Аль нь органикийн, аль нь органик биш юм. Би бол тарьсан ногоо болгоныг ингээл ургацсан дагаа бол эн чинь одоо муудаг үл байх юм бол миний хувьд л органик гэхгүй юу. Та энэ органик гэдгийг илүү дэлгэрүүлээд ирвэл эхлээд органик гэдэг нь өөрөө ямар утга учиртай юм бэ гэдгийг тайлбарлая. Тэгэхээр органик гэдэг өөрөө органик хүнсний тухай хуулийн дээр химийн гаралтай бодис бордог ашиглалгүйгээр байгаль дээлтэй үйлдвэрлэл эрхлэхийг хэлээд байгаа. За тэгэхээр манай нөгөө органик хүнс үйлдвэрлэгчд маань яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд хөрс усныхаа дээжинд хамрагддаг. За хөрс усныхаа дээжинд хамрагдсны дараа органик хүнсний тухай хуулинд зөвшөөрөгдсөн 280 нэр төрлийн бодис гэж байгаа. Энэ 280 нэр төрлийн бодисондоо таарсан гар аргаар буюу өрхийн хэмжээнд хурдж авч байгаа хэрхэн тэмцэхүү, урмал хамгааллын бодисоо яаж өрхийн аргаар гаргаж авах уу гэдэг арга аргачлалд сургалтсан байдаг. Тэгэхээр жишээлбэл луван бол маш их зэрлэг урмалд үр дүнтэй тармил. Тэгэхээр үүнийг зэрлэг урмалаа энгийн уламжлалт тариаланч маань Гисгард буюу урмал хамгааллын бодисоор хэрэглэдэг тухайн зэрлэг урмлыг устгадаг. Органик үйлдвэрлэгч нар маань яг тармил болгоныхоо зэрлэгийг гараараа төөж маш хүнд хөдөлмөр цаг хугацааг зарцуулж таримлаа
урагцаа хурааж авдаг ийм явцтай байгаа. Тэгвэл бас нэг ийм асуултыг асуухыг хүсэж байна. Та ингээд хийдэг гэдээ ярьж штэ. Тэгвэл энийг ч одоо яг яаж батлах вэ? Би бол одоо ингээд энэ хоёр шивга тавьчаад нэг нь яг өөр газар ургасан, нэг нь танаа дээр ургасан. Энэ нь органик гэд та хэлээд нь штэ. Энийг яг яаж батлах вэ гэдэг дээр бас их хүмүүсээс ингээд жоохон эргэлзэж магадгүй штэ. Органик гэдэг байгаа. Үнэхээр тэр хор хэрэгэлсэн юм уу, хэрэглээг юм уу тэрийг мэдэхгүй штэ. Тийм. Тэр энэ дээр яг яадаг вэ? За үүн дээр үйлдвэрлэл эрхлэгч нар маань үйлдвэрлэлийн төлөвлөгөө гэдэг зүйлийг гаргаж ирж өгдөг. За тэгэхээр үйлдвэрлэлийн төлөвлөгөө дээр за органик үйлдвэрлэл эрхлэгч бий тэдэн гад тэдэн нэр төрлийн таримлыг тэдийн хэмжээний ургацыг хурааж авна гэсэн төлөвлөгөө байдаг. Тухайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөн дээр үндэслээд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хяналт шалгалтаар гардаг. Энэ хоёр хяналт шалгалтаар гарсан дүгнэлтэнд хүнс үдгээжхэн хөнгөө үйлдвэрийн яамны багт хуваарлагддаг гэсэн үг. Энэ багаас гарсан дүгнэлтээр органик говцгийн мэн буюу органик бүртгэл мэдээллийн санд тухайн бүтээгдэхүүн маань байршдаг гэсэн үг. Энэ байрсан бүтээгдэхүүнүүд маань эхний 1 жилдээ шилжилтийн үеийн буюу шашгаа авдаг. Дараагийн шашинда 100%, дараагийн жилдээ 100% органик гэсэн шашгаа авдаг. Тэгэхээр энэ олон процессыг давж иж хэрэглэгчдийн гарт хүрдэг учраас ямар нэгэн эргэлзэлгүйгээр тухайн бүтээгдэхүүнийг худалдаа авах бүрэн боломжийг энэ хоёр нэрийн дэлгүүр бий болгож байгаа. Тэгэхээр ингэж ойлгож байна. Одоо ер нь дундаас нь бол нийлүүлэгч нар ингээд танд ингээд ногоогоо өгөө нийлүүлчих юм байна. Тэгэхээр дундаас нь ямар нэгэн өөр ингэж тэр тооноос давсан ч юм уу тийм нийлүүлэлт орж ирэхгүй юм байна гэж ойлгож болох уу? Тэгэнгүүтээ зөвхөн тэр хүмүүсээсээ ингээд аавна гэдэг нь баталгаажчихсан байна гэж ойлгож болох уу? Нөгөө органикаар үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстэй бид нэр бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ гэдгийг байгуулдаг. Энэ бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ маань тухайн үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй яг хөлдүүн нийцчихэд гэсэн үг. Тэгэхээр яг л 10 тонн нэг нийлүүлнэ гэсэн бол тухайн 10 тонн дээр гэрээгээд нөгөө хоёр шатны хяналт шалгалтаар гарсан дүгнэлтийг үндэслэн бүтээгдэхүүнээ дэлгүүртээ байршуулдаг гэсэн үг. Та чинь органик бүтээгдэхүүн баталгаажсан нэг шошго тэмдэг аваад байгаа шүү дээ. Одоо энийг нэг авлаа гэж бодоход тодорхой хугацаатай байх уу? Хугацаа дуусна гэж байх уу? Эсвэл нэг авлаа бол байнгын мөнхийн үргэлжлэх үү? За үйлдвэрлэл эрхлэгч нар маань бүтээгдэхүүнээ баталгаажуулаад бүтээгдэхүүн дээр хоёр төрлийн тэмдэглэгийг тавьж байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэгээ маань 1 жилийн хугацаатай хүчинтэй байдаг. Дараагийн жил нь дахиад яг эхнээсээ хөрс усны шинжилгээ за нөгөө төлөвлөгөөт басан хоёр хяналт шалгалтаараа ороод за нөгөө дүгнэлтэндээ үндэслээд тэмдэглэгээ дахиад аваад явдаг гэсэн үг. Эхний 1 жил нь түрүүн би ярьсантай. Эхний 1 жилээ шилжилтийн үеийн буюу нөгөө шар тэмдэглэгийг аавна. Дараа жил нь тухайн дүгнэлтэд баталгаажуулаад 100% органик буюу ногоон шашгаа авдаг. Ийм онцлогтой байгаа. Та хэллээ шүү дээ түрүүн хүмүүс бол органик бүтээгдэхүүний талаар төдийлөн ойлголтгүй байгаа. Дээрс тариалан эрхлэнэ гэдэг чинь мэдээж хэрэг амаргүй. Тэгээ энэ органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хамгийн гол тулгарч бэрхшээл юу юм бэ? Тэ? Янз бүрийн бэрхшээлүүд байдаг бах. Одоо ер нь хэр өөрчлөгдөж байна? Өмнө нь ямар байсан? Тэ? Бид нар 2018 онд 2018 онд Адраа олон улсын байгууллагын органик үдээжхэн түншил төсөлд хамгаалаад 2019 онд хамгийн анхныхаа органик бүтээгдэхүүнийг зах зээл дээр борлуулахаар Улаанбаатар хотыг зорж ирсэн. Тэгэхэд бол хэрэглэгчдийн дунд органик гэдэг үг өөрөө айгүй сууж эхлэегүйсэн үеихгүй. Зүгээр л Монголын хөрсөнд тарьсан л бол органик ирүүл Монгол хүндээ тохирсон хүнс идэг гэж ойлголттой л байсан. Гэтэл бид нар органик хүнс үйлдвэрлэгч нарынхаа төсөөлөд байгаа үр дүнг сайн үр дүнг бий болгохын тулд бид нар органикийн үнийг зах зээл дээр тогтоох шаардлага гарсан. Энэ үнийг тогтоож чадах юм бол органик үйлдвэрлэл үйлдвэр эрхлэгчид маань удаан хугацаанд оршин тогтно гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл би зах зээл дээр яг хажуу талын асар маань луун 500-аар зарж хахад бид нар органикаар зэрлэгээ гараараа түүгээд органикийнхаа дүрм журмыг мөрдөө хяналт шалгалтаар ороод ирсэн луунг бид нар 800-аар зараад зогсож хахад зүгээр л нэг бүтээгдэхүүний хит шуналтай хөтлөгдөд
Тэ та нар ингэж хажууд нь 500-аар зарж исэн лонг 800-аар зараа зогсож ингээд лонг шидүүлж исэн үе байсан бохоо. Тэр үеийг бодвол яг одоо л хэрэглэгч нар үнэхээр яг органик бүтээгдэхүүн хаана нэ гэдгийг өөртөө эрэл хайгуул хийгээд эхэлсэн байна. Энэ бол бас бидний хувьд бол баггүй төвшлөхгүй. 2021 оноос эхлээд ерөнхийдөө нөгөө ковидын дараах жилүүд гэсэн үг шүү дээ тийм. Ковидын үеэр л хүмүүс яг ер нь эрүүл байхгүй бол болохгүй юм байна. Эрүүл хүмүүс хэрэглэх нь маш чухал юм байна. Гэр бүлдээ энэ үн цэнийг бий болгох нь чухал юм байна гэдэг ойлголтыг маш одоо эрчимтэйгээр явуулж гисэн шүү дээ. Яг тэрийгээ дагаал ерөөс органик бүтээгдэхүүн гэдэг яг органик гэдгийн үн цэнийг хүмүүс хайж эхэлсэн. Тэгээ тэр хүртэл манай органик үйлдвэрлэл эрхлэгч нар ч гэсэн цуцшгүйгээр маш тууштайгаар яг одоо хүрсэн байна л да. Тэгэхээр тэдраач гэсэн бид нар бахарх хэрэгтэй. Тэгэхээр тийм болохоор тийм их оронч ухаалаг худалдаа авалтаар та бүхэн дэмжиж чадах юм бол бид нар байгаль ээлтэй үйлдвэрлэлийг үргэлжлүүлсээр л явах болно. За тарилангүй үеч ирэхэд бол намрын үед шүү дээ. Одоо ургац хараадаг үе. Тэгэл яг тэр үеэр л Монгол бүтээгдэхүүнээ бид нэр авдаг шүү дээ. Тэг хамгийн гол нь яг органик энэ бүтээгдэхүүнийг бид нар дөрвөн улирлын турш доктортой одоо хэрэглэж болох юм уу? Яг ийм боломж байгаа мó яг органик бүтээгдэхүүнүүдийг. За органик хөдөө аж ахуй Монголд яг одоо ингээд хөрсөн дээр буугаад 5 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Тэгэхээр энэ бол хүүхдээр ярих юм бол одоо хүнээр ярих юм бол галчир үе дээрээ л явж байна. Тэгэхээр 100% бид нар бүх одоо намрын үед гардаг бид нар яг намар эд үедээ 32 нэр төрлийн үндэсний ногоог зах зээл дээр гаргаж чаддаг. Яг энэ 32 нэр төрлөө жилийн дөрвөн улиралд нийлүүлнэ гэсэн биднэрт нөгөө боломж нь бас хомс байгаад байна. Гэхдээ бидэрт боломж байна. Одоо тэдрийгээ боломжоо бий болгохын төлөө л хөдөлмөрлөж байгаа. Жилийн дөрвөн улирал ер нь бол жилийн нэг 2 улиралд нь нарийн ногоо байна гэж үзнэ. Үлдсэн улиралд нь болохоор бидний нөгөө бүдүү ногоо гэж хэлж зэнсэнтэй төмөс луу манжин сонгон гэсэн энэ өргөн хэрэглээний ногоонуудаар бол ямар ч байсан таслахгүйгээр хангадах нөөц бол бид нарт бол байна. Би болохоор ерөнхийдөө ингэж ойлголоо. Танай ногоог ингээд би шууд угаагаад хэрэглэхэд ямар ч айдасгүй асуудалгүй ингээд хэрэглэж болох юм байна гэдэг нэм итгэл төрж байгаа байхгүй. Ягаад гэвэл та нарт ингээд харуулах юм биш үү? Ялчгүй ингээд баталгаажсан байна. Хянал шалгалтын давцсан байна. Зүгээр би органик гэд яриаг энэ ч айгүй их таалагдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол их давуу тал гэж бодож байна. Тэгээд байршлууд ямар цэгүүдээс авч болох уу те? За бид нар яг одоо Улаанбаатар хотын хэрэглэгчдэд ойртоод Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 26 дугаар хороо буюу нарны орол утганд за 9 дугаар байранд Сэлэнг органик бүтээгдэхүүний дэлгүүр маань ажиллаж байна. За 2 дахь салбар маань за Баянгол дүүргийн 24 дугаар хороо Хаттай хотхны 53-ын В байранд энэ 2 дахь салбар дэлгүүр маань ажиллаж байна. Тэгэхээр энэ 2 салбар дэлгүүрүүдээр зорин ирж үйлчлүүлээрэ. За мөн бид нар захиалгын дагуу үргэлжлэлтийн үйлчлэгийг бас энэ жилээс нэвтрүүлж эхэлсэн байгаа. Тэгэхээр хол ойрыг ялгалгүйгээр зориод ирээрэй л гэж хүсэж байна. Манай хөгжил хоршоо ерөөдөө хамтарч ажиллаж байгаа. За манай хоршооны нэг зорилго байгаа. Ер нь хэд хэдэн зорилгоос хамгийн ойрын хугацаанд төвлөрөөд байгаа зорилго нь болохоор яахын аргагүй энэ хүнсний аюулгүй байдал бол хэцүү болчихсон. Тэгээ бид нар чинь одоо тэгэл дэлгүүр орлоо юу дандаа л гадны дээрээс нь эрүүл бус тийм л бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол яг ийм чанартай органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ийм байгууллагуудаа тодорхой хэмжээнд дэмжих хэрэгтэй юм байна гэдэг нэг ихний зорилго байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүдийг ерөөдөө олон нийтэд таниулъя. Тэгээ эхний ээлжинд бол одоо манай хоршоогоор гишүүнээр илсэн гишүүд маань тодорхой хэмжээний бас одоо давуу талтайгаар энэ бүтээгдэхүүнийг авах бүрэн боломжтой. За ямар давуу тал байна вэ гэхээр хоршоогоор ингэж дамжуулж бүтээгдэхүүн авснараа манай хоршооны одоо баг шууд хувьцаа эзэмшиж болно гэсэн үг байхгүй. Өөрийн хувь оролцоогоо нэмэгдүүлчихэж байгаа гэсэн үг. Худалдаа авсан бүтээгдэхүүн болгоных нь 10% нь хувь оролцоо. Тэр нь болохоор тодорхой санд хоригдлагдаад эргүүлээд нөгөө компани ноогдол ашиг гэдэг шиг хишиг авах юм боломжтой болчихж байгаа. Тэгээ манай сангийн хувьд 3 төрлийн юм зорилготой сан. Тэгээ тэр одоо хоригдлагдсан орлого маань болохоор тэгээ эргүүлээд одоо хөрөнгө оруулалтын сан шиг хөрөнгө оруулалт хийж тослон дэмжлэг санхүүжилт олгодог. За аваас нөгөө хишиг хуваарладаг ноогдол шиг олгодог ч гэдэг юм уу те. Эрсдлийн сан гэсэн юм 3 сан байна.
Тэгэхээр та бүхэн одоо Сэлэнг органикийг дэмжээрэй, аль болох органик Монгол бүтээгдэхүүнүүдэд дэмжээрэй л гэж хүсмээр байна. За салбар дээр нь ирээд өөртөө үйлчлүүлж болно. За мөн хошоор дамжуулж та бүхэн үйлчлүүлж бас болно. За баярлалаа.